Зөв сонголт подкаст тантай хамт. Сайн байцгаана уу манайхан шинэ өдрийн мэнд. Өмнөх дугаартаа хэрхэн шинэ биегээ бүтээх талаар онол талаас нь ярьсан байгаа. Харин өнөөдөр шинэ биегээ хэрхэн бүтээх талаар 7 хоногийн заавар арга замыг зааж өгнө. Доктор Joy Dispenza бидэнд хуучин өөрийгөө өөрчилж шинэ өөрийгөө бий болгохын тулд тарих, сэтгэл, биеийн холбоог ашиглаж хуучин хэв маяг зуршлаасаа салж шинэ давтамжийг хийж шинэ өөрийгөө бүтээхийг заадаг. Үүнийг 7 үе шат дараалтаагаар тайлбарлая. За нэгдүгээрт нь өөрийгөө анзаарах. Өөрийн хуучин давтагддаг бодол, мэдрэмж, зуршлаа анзаарч тэмдэглэл хийх. За жишээ нь өглөө босонгуудаа унтахаасаа өмнө юу хийж байна вэ? За өөрийн чинь өдөр бүрийн тэрл нэгэн давтагдсан ижил бодол, ижил мэдрэмж, ижил үйлдэл нь таны өнөөдрийн амьдралыг бүтээж байгааг ойлгоод түүнийг хүлээн зөвшөөрөх. За жишээ нь ямар бодол, ямар мэдрэмж таныг дахин өнгөрсөнд чинь аваачиж байгааг байрж олж авч ажиглаж тэмдэглэл хийх. За хоёрт нь болохоор хуучин зуршлаа ажиглаж зогсоох. Өдөр тутмын автомат хариу үйлдэлийг зогсоож ажиглагч байр сууриас өөрийгөө харна. За жишээ нь өглөө босонгуудаа уцаа авдаг байснаа болоод оронд нь бясалгал хийх, эсвэл сунгалтын дасгал хийх. За энэ нь таны хуучин дадлаас үүдсэн тархины чинь мэдрэлийн холбоосыг сулруулж эхэлдэг. Шинэ зөв зуршлаа дахин давтах үед шинэ мэдрэлийн холбоос үүсч улмаар бүдүүрдэг. Гуравт нь болохоор хуучин мэдрэмжээсээ салах. Уур гомдол, айдас, эргэлзээ гэх мэт хуучин сэтгэл хөдлөлийг таних. За уурлах, гомдох, айхаараа ямар үйлдэл хийж байна? Үүнээсээ салахын тулд юу хийж байна? Хэн нэгэн лөө хашгирч байна уу? Эсвэл өөрийгөө бусдаас алсалж байна уу гэдгийг анзаарна. За айдас төрсөн үед аим гарах хариу үйлдэл чинь юу байна? Зүхтах гин үү, тэмцэж байна уу, эсвэл гацалтын байдалд орж гин үү гэдгийг анзаарах хэрэгтэй. За эдгээрээ мэдрээд түүнийг хүлээн зөвшөөрөөд тэр сэтгэл хөдлөл бие махбодын тэр нэгэн гүн хүчтэй үйлдэл хөдөлгөөнөө хүчийг нь бууруулж, сулруулж үгүй болгох арга замд суралцах хэрэгтэй. За энэ үед бол бясалгал, амьсгалын дасгал, төвлөрөлт их чухал хэрэг болдог. За дөрөвт нь болохоор шин итгэл үнэмшил бий болгох. За өөрийн хүсч би шин өөрийгөө тодорхойлно. Би хэн болохыг хүсч байна вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. За ямар зан чанартай байхыг хүсч байна вэ? Миний шин итгэл үнэмшил юу байх вэ? Эдгээрийг байнга давтан бодож, бичиж, бясалгалдаа багтаах хэрэгтэй. За жишээ нь би тайван хүн ямар ч нөхцөлд бухимдахгүй гэх мэтчлэн. За тавт нь болохоор ирээдүгөө яг болсон мэд мэдрэх. За нэгт нь шинэ өөрийгөө аль хэдийн болсон мэтээр мэдрэх. За өөрийгөө эмч, удирдагч, багш болсон мэтээр төсөөлөөд мэдрэх хэрэгтэй. Хоёрт нь өөрийнхөө хүсч буй сэтгэл хөдлөлөө болж байгаагаар мэдрэх. За үүнд их баяр баясгалантай байгаа, эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй байгаа гэх мэт мэдрэмжийг өөртөө төрүүлж мэдрэх хэрэгтэй. За дээрх хоёр мэдрэмжийг хослуулан мэдрэхэд таны тархич нь яг энэ мөчөд эзэн бие маань шин зүйл суралцчихсан, үүндээ их баяр баясгалантай, өөртөө итгэлтэй, аж аргалтай байна гэж хүлээж аваад тэрий чинь зураг авч байгаа юм шиг санах ойндоо хадгалж авдаг. За 6-т нь болохоор шин мэдрэлийн холбоос үүсгэх. За шин бодол, шин мэдрэмж чинь шин мэдрэлийн холбоосыг үүсгэнэ. За энийг дахин давтахаар тарих хуучнаа орхиж шин өөрийгөө бодит бий болгодог. За энэ үе шатанд тогтмол, бясалгал, дүрслэл маш их хүчтэй нөлөөлдөг учраас үүнийг тогтмол хийж зуршил болгох хэрэгтэй. За 7-т нь шин өөрийгөө бэхжүүлэх. За шин бодол, шин мэдрэмжийг өдөр тутмын үйлдэлтэй хэрэгжүүлэх. За өдөр тутмын сонголт, хариу үйлдэлд шин өөрийнхөө хандах. Түүн дээрээ задлан шинжилгээ хийж улам сайжруулах нь таныг өдрөөс өдөр шинхэн болгоно. Доктор Joy Dispenza-гийн өдөр тутмын шин дадал суулгаж шин биегээ
бий болох сургалтын хөтөлбөрийн ерөнхий загварыг та бүхэндээ хэлье. За энэ нь өглөө, өдөр, орой гэсэн үйлчлэлтэй байна. Ер нь бол энэ загварчлаар та насан туршдаа явах юм бол та амжилтанд хүрнэ. За өглөө өөрийгөө шинжлэх, бясалгал, зорилгоо тодорхойлно. За өдөрт хуучнаасаа салж, шинэ сонголтоо хийж, туршлага дадал болгож үйлдэнэ. За орой болохоор өдрийн суралцсанаа задлан шинжилж, дүгнэлт хийж баттгахна. За эдгээр гол зарчмыг одоо дэлгэрэнгүй задлж ярил л да. За өглөөдөө шинэ өөрийгөө итгэжүүлэх мотивац нь мөн зорилгоо тов тодорхой болгохдоо хамаг гол анхаарлаа хандуулна. За зорилго нь өглөөс эрэхтэй гар утсаа шууд хардаг хуучин зуршлаасаа болоод шинэ өөрийнхөө эхлэлийг хийнэ. За үүнд яах ёстой вэ гэхээр нэгт талархлын бясалгалыг одоо 5 минут хийнэ. Сэрээд шууд би амьдралдаа талархаж байна гэж бодож 3 зүйлд талархлаа илэрхийлнэ. За энэ нь одоо юу ч байж болно. Танд тусуулж байгаа, нэмэр болж байгаа юу ч байж болно. За эцэг их, ертөнц, орш хуй, гэр бүл, найз нөхөд тийм ээ. За хоёрт нь болохоор зорилгоо дүрслэх. За үүнд та 10 минутыг зарцуулж болно. За өнөөдөр ямар хүн байхыг хүсэж байна вэ? Жишээ нь одоо тайван, хайр дүүрэн, бүтээлч. За аль хэдийн ийм болсон мэтэр өөрийгөө дүрсэлж, мэдрэмжийг сэтгэлдээ, биедээ авч ирэх. За гуравт нь болохоор амьсгалын төвлөрлийн дасгалыг 5 минут хийнэ. За үүнд одоо 4 секунд амьсгаагаа аваад 4 секунд амьсгаагаа барьж байгаа дараа нь 6 секундэд ингээ айжмаар гаргах. За энэ нь одоо тархины долгионыг тайвшруулдаг дасгал, амьсгалын дасгал байгаа. За дөрөвт нь болохоор батламжийн өгүүлбэр буюу одоо аффирмашныг хийж өгнө. За үүнд та одоо 3-аас 5 минутыг зарцуулна. За би шинэ биедээ орж байна. Би хайр, баяр баясгалангаар дүүрэн байна. Өнөөдөр би шинэ боломж бүтээлийг нээж байна гэх мэт. За өдөртөө болохоор хуучин автомат журшлаа эвдэж ухамсарт үйлдэл хийхдээ гол анхаарлаа хандуулна. За зорилго нь болохоор өдрийн турш нөгөө хуучин автоматар хийдэг зүйл хариу үйлдэлээ хийхгүй оронд нь шинэ өөрийнхөө амьдрах. За нэгт нь яах ёстой вэ гэхээр өөрийгөө ажиглах, дадал сулгах хэрэгтэй. За хуучин бодол, айдас, эргэлзээ, уур гараад эрүүл шууд ажиглаж энэ бол хуучин бие гэж таних, ялгаж салгах хэрэгтэй. За хоёрт нь биеийнхээ мэдрэмжээ хянах хэрэгтэй. Хуучин мэдрэмжүүд илэрч гарч ирвэл амьсгалаа удаан авч гаргаад суллах хэрэгтэй. За гуравт нь болохоор боломжтой бол одоо өдрийн 2 минутын бясалгал хийх хэрэгтэй. За дуу чимээгүй багтаа газар олж суугаад 2 минут шинэ өөрийнхөө дүр төрхийг дахиж мэдэрч өөртөө сануулах хэрэгтэй. За дөрөвт нь болохоор зан араншин хөдөлгөөн үйлдэлээ сонгох. За өөрөөсөө асуу. Одоо би шинэ хүн өөрийнхөөрөө ямар сонголт хийх хэрэгтэй вэ? Энэ бол шинэ миний биеийн сонголт гэх мэтэр. За оройдоо юу хийх хэрэгтэй вэ гэхээр шинэ өөрийгөө бэхжүүлэх, өөрийнхөө өдрийн турш хэн байсан ухамсартайгаар задлан тунгаах ёстой. За зорилго нь юу вэ гэхээр өдрийн турш шинэ бодол, шинэ мэдрэмжүүдийг хэрхэн бодит амьдралдаа хэрэгжүүлснээр амжилт ахилтыг гаргаснаа тархинтаа баттган өгч тархины шинэ холболтыг бэхжүүлж бүдүүрүүлэх зорилготой. За үүний тулд юу хийх ёстой вэ гэхээр нэгт нь өдрийн эргэцүүлэлийг 5 минут хийх хэрэгтэй. Өнөөдөр би хаана хуучин зуршлаараа амьдарсан бэ? Хаана алдаа гаргасан бэ гэдгээ шинжиж үзнэ. За хаана шинэ өөрийнхөөрөө сонголт хийсэн, шинэ өөрийнхөөрөө үйлдэл хийсэн бэ гэдгээ баттгаж өгнө. За хоёрт нь талархлын бясалгалыг 3 минут хийнэ. Өдрийн турш болсон 3 сайн зүйлээ одоо бичиж түүнийгээ одоо хэлж өөртөө талархах хэрэгтэй. За гуравт нь дүрслэлийн бясалгалыг хийнэ. За 10-аас 15 минут хийж болно. Өөрийн хүссэн шинэ өөрийгөө дүрслээд аль хэдийн юм болсон мэт мэдрэх. За жишээ нь эрүүл, сарвал, аз жаргалтай, амжилттай, их
өр өгөөчтэй ажилласан хайр дуран гэх мэт. За би аль хэдийн шинэ өөрийнхөө амьдарч байна гэсэн мэдрэмжээр унтахаасаа өмнө өөрийнхөө тархины эд хэсийг итгэвчүүлж өдөөж өгөх хэрэгтэй гэдэг. За одоо ингээд шинэ бий болох 7 хоногт дагах хөтөлбөрийг эхнээс нь алхамаар хийх өглөө өдөр оройн хуваарийг одоо наривчлан зааж өгье. За та өглөөнийхөө сэрүүлгийг болж өвөл чадлаараа 20-40 минутын өмнө урагшлуулж тавиарай. Мэдээж орой унтах цагаа бас урагшлуулах хэрэгтэй. 7 хоногийн өөрийгөө бүтээх хөтөлбөр. За эхний өдөр ухамсарлах өдөр. За өглөө талархлын бясалгал 5 минут хийн. Эсвэл 3 зүйлд талархал хэлнэ. Эдгээрийг та орноосоо босохгүйгээр хүн жил дотроо хийж болно. За зорилгоо тавина. Би хуучин зуршлаа анзаарч харах болно гэсэн зорилгоо тавьж өгнө. Тов тодорхой. За өдөртөө болохоор өөрийгөө ажиглаж хуучин бодол мэдрэмжийг илэрвэл тэмдэглэж авах хэрэгтэй. Ямар хуучин бодол мэдрэмжүүд дахин гарч ирээд байна гэдгийг. За оройдоо өнөөдөр олж харсан хуучин биеийн 3 зуршлыг яагаад үүссэн? Яаж хаягтаа гаргалгаа гаргана? За жишээ нь энэ бол хүүхэд насын буруу итгэлээс болоод эсвэл хин нэгний ятгалаас болсон учраас надад дахин хэрэггүй, надад дахин үйлчлэхгүй гэдгийг батлаж хэлэх хэрэгтэй. За 2 дахь өдөр хуучин болоо таних өдөр байх ёстой. За өглөө бясалгал 10 минут хийн. Бясалгал хийхдээ миний тархинд хамгийн олон давтагддаг бодол юу вэ гэж асуугаад ажиглах хэрэгтэй. За аяндаа танд хэдэн мянган бодлоод урсаал ороод ирнэ. За заримдаа энэ огт хамааралгүй мэд хачин бодлоод хамаагүй орж ирдэнэ. Тэр үед нь энэ юу хамаагүй бодол хаанаас юугаа хийж ирж байгаа юм бэ гэж ерөөсөө огоорч болохгүй. Оронд нь орж ирсэн бодол болгоно анзаараад хараад явуулаад байх хэрэгтэй шүү. За өдөртөө юу хийх вэ гэхээр тэрл нэгэн дахин бодогддог бодол гарвал энэ бол хуучин бий гэж хэлээд дээр хэлсэн нөгөө амьсгалын дасгалаа хийгээд одоо энэ бодлоо султаж явуулах хэрэгтэй. За оройдоо юу хийх вэ гэхээр өнөөдөр ажигласан хуучин бодлын жигсаалтаа гаргана. За ингээ 3 дахь өдөр нь юу хийх вэ гэхээр сэтгэл хөдлөлийг суллах өдөр байх ёстой. За өглөөдөө 10 минутын бясалгал хийн. Би өнөөдөр өнгөрсөн мэдрэмжүүдээсээ салж байна гэсэн батламж өгнүүдийг давтан хэлж бясалгалаа хийх ёстой. За өдөр уур, гомдол, айдас төрвөл 2-3 удаа гүн амьсгал аваад би энэ мэдрэмж биш. Энэ мэдрэмж бол миний мэдрэмж биш гэж хэлээд одоо түүнийг тавьж явуулах хэрэгтэй. За оройдоо өнөөдөр мэдрэмжээ удирдах чадсан нэгэн сайхан жишээгээ бичээд үүндээ талархал хийх ёстой. За 4 дахь өдөр яах ёстой вэ гэхээр энэ нь болохоор шин дүр төрхөө бүтээх өдөр байх ёстой. За өглөөдөө 10 минутын бясалгал хийн. Ирээдүйд хүссэн өөрийгөө тодорхой дүрслэн бод. За жишээ нь би эрүүл сарвал болчлоо. Би өөрийн гэсэн өөртөө итгэлтэй болчлоо. Баяр баясгалантай, аз жаргалтай амьдарч гин гэж төсөөлөх хэрэгтэй. За өдөртөө өөрөөсөө асуу. Хэрвээ би шинэ бие хүн бол одоо юу хийх байсан бэ? Ийм үүднээс одоо альваад хариулт өг, сонголт хий, үйлдэл хий. За оройдоо яах вэ гэхээр өнөөдөр миний шинэ бие маань ийм зан чанаруудыг гаргалаа гэж жагсаал бичнэ. Жишээ нь бухимдсан үе байсан ч би их төвчээртэй байлаа, их бүтээлч байлаа, амиа хичээсэн биш их тусч байлаа гэдэг жагсаалтаа гаргана. За 5 дахь өдөр юу хийх вэ гэхээр ирээдүгөө яг одоо болсон мэт мэдрэх өдөр. За өглөөдөө бясалгал 10 минутын өөрийнхөө ирээдүйг дүрслээд одоо ирээдүйн өөрийнхөө мэдрэмжийг яг одоо бие дээрээ мэдэрнэ. Жишээ нь одоо аз жаргалтай тайван гэхэд хамаг булчин чинь суул зүрхний цохилт хэвэн инээмсэглэлтэй байх мэдрэмжийг биедээ сэтгэлдээ мэдрүүлж өгөх хэрэгтэй. За өдөртөө энэ мэдрэмжийг санаж өдөр тутмын жижиг зүйлд одоо ашиглаж bijүүлэх хэрэгтэй. За жишээ нь инээмсэглэх, өөрийгөө тайван байлгах, намуухан амьсгалах, бусадтай элдэг зөөлөн хайрлцаж, бусдад талархах.
За оройдоо юу хийх вэ гэхээр өнөөдөр ирээдүйн мэдрэмжийг мэдэрсэн 3 зүйлээ одоо бичих хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр би танилдаа тусалсан хэдий их хайр халамж түгээн тэдий чинээ би аз жаргалтай байна гэх мэт. За 6 дахь өдөр нь болохоор шинэ мэдрэлийн холбоосыг суулгах өдөр байгаа. За өглөөдөө 10 минутын бясалгал хийн. Үүн дээрээ би аль хэдийн шинэ бий болсон гэсэн өгүүлбэрийг дахин давтан хэлж төсөөлж мэдрэх хэрэгтэй. За өдөртөө өөрийн шинэ дүр төрхтэй нийцсэн үйлдэлээ хийн. За жишээ нь бусдад жижигхэнч бай зүйлээр хариу нэхэлгүй туслах, халамжтай хүн шиг бусдад сайхан үг хэлэх, ерөөл айлтах. За оройдоо өнөөдөр хийсэн шинэ сонголт, шинэ үйлдэлээ тэмдэглэж түүндээ одоо талархал бичих хэрэгтэй. За 7 дахь өдөр нь болохоор шинэ өөрийгөө бэхжүүлэх өдөр. За энэ өдөр яах ёстой вэ гэхээр 15 минут гүн бясалгал хийн. Шинэ өөрийгөө амьдралдаа бүрэн орсон мэтээр төрсөлж баяр баясгалан сэтгэл зүрх бие махбодороо мэдрэх хэрэгтэй. За өдөртөө хуучин зушир одоо сэтэрч гарч ирэх юм бол инээмсэглээд би шинэ хүн гэж өөртөө хэлээд энэ бол би биш, энэ бол хуучин чи гэж хэлэх хэрэгтэй. Тэгээд одоо амьсгалын дасгалаа хийгээд хуучин зуршлаа үдэж явуулах хэрэгтэй. За оройдоо болохоор 7 хоногийн турш өөртөө гарсан өөрчлөлтийг бичиж дараагийн 7 хоногт юу хийх нь таныг илүү хүчтэй шинэ бий болгох төлөвлөгөөгөө гаргаарай. Ингээд нэмэлт хэдэн зөвлөгөө өгье. За өглөө ба оройдоо бясалгал хийдэг зуршилтай болоорой. 3-аас одоо 5 минутаас эхэлж хийхэд болно. За мөн одоо тогтмол бичиж тэмдэглэл хийгээрэй. Одоо жижигхэн одоо халаас нь багтах дэвтэр балыг хооронд нь холбод байнга авч явжээ. За бидэнд мартна гэдэг асуудал байнга гардаг. Тэгэхээр одоо нөгөөх зүйлээ эргэж санах гэж цаг алдахгүй. Мөн одоо алдаж гээхгүй те. Мөн шинэ өөрийгөө бий болгох одоо тов тодорхойлолт бичгээр тархич нь түүнийг одоо зураг авч байгаа мэд одоо санах ойдоо хадгалж авдаг тул бичиж тэмдэглэх нь их чухал. За өөрийн шин дүр төрхөө баг багаар амьдралдаа оруулж өдөр бүр сонголт үйлдэл хийхдээ 1 минут зогсолт хийгээд эн чинь миний одоо шин бие хийж байгаа сонголт уу эсвэл хуучин бие хийж байгаа сонголт уу гэдгийг анзаарч харж хариу үйлдэл хийж сурцгаа. За дараа нь болохоор одоо талархлын бясалгалыг өдөр бүр 3-5 минут өглөө юм оройдоо заавал хийж сурах хэрэгтэй. Өөртөө хүртэл хийж болно. Одоо жишээ нь өдөржингөө надад зүтгэсэн махан биедээ зөв шийдвэр гаргахад тусалсан тархи толгой зүрхэндээ баярлаа гэх мэт. За өөрийнхөө одоо автомат ухамсаргүй үйлдэл бодлоо ингээд хүмүүс анзаараад ирэхээр их хүч энерги зарцуулдаг учраас та их ядрах болно энэ хэдэн хоногт. Тийм болохоор одоо амин дэм, нойр, хоолой, ажил амралтай сайн зохицуулж төлөвлөх хэрэгтэй шүү. За тэгээд та бүхэндээ шинэ биеэ бүтээхэд амжилт хүсье. Та 7 хоногийн дараа үр дүнг нь харах болно. Таныг эерэг хүмүүс сайхан үйл явдал хүрээлж хүссэн зүйл чинь тань дээр өөрөө ирнэ. Дараагийн дугаартаа донтолт хэрхэн үүсдэг, донтолтоос өөрийгөө болон хайрт хүнээ хэрхэн салгах талаар доктор Joy Dispenza-гийн судалгаан дээр тулгуурлаж ирнэ. Дараагийн дугаар хүртлээр баяртай.